Нэвтрүүлгийн ивент итгэгч Соёлж Мол. Shop, Eat, Play. Сайн уу найзуудаа? Би бол хайгуулч Сүгэ байна. Найзуудаа, Монгол орны маань нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт хөгжин цэцгэлж байгаа байлээ. Тэгвэл хүүхдүүдийн нээдхөр баяр баясгал гайхалтай сайхан дурсамжууд хаана бүтдэг вэ гэдгийг хайж болохоор хайгуулч Сүгэ миний бий байна. Хүүхдүүдээ би хаана байгаа гэж Соёлж Мол. Бүгдээрээ орцгоё! Ханын 1 2 3 4 5 6 7 8 Гэмон тогломын төв. Гэмон тогломын төв we are game jump trampoline. Явцгаая. Тоглоо гэсэн зөвхөн хөгжилтгэн нэр биш юм байна шүү дээ. Трамплин дээр чи нэхэд тоглоход баян өсөрдөг учраас хөлний бүчин нэг сайжрах юм байна. Хоёр баян тарих маань бие хаашаа яаж хөдлөх вэ гэдгийг боддог учраас анхаарал төвлөрөх чадвар маань сайжирдаг юм байна. Тоогоор нь ороод ингээд ингээд хөл алдаад унах юм бол энэ маань намайг ингээд газар тунахаас өмнө бариад ав. За яг ийм аяж болд юм шүү. Чи өмнө ингэж очижсэн үү? Мөргөлдөж очиж байгаагүй зөндөө. Тэгэхээр нэг аюулгүй байдлыг хангаад найзуудаа бүгдээрээ эл тараат үсрэх юм шүү заяа. За. Ийшээ хүүхдүүд гарах гэж чадаагүй байхгүй. Одоо хэрвээ би чадах нь үгүй юу гэдгийг хамтдаа харцгаа би чадна. Ардаш юм даа. Чадахгүй байна. No. Энэ дэргэн мөн надад ийшээ гараарай заяа. Би гарсан хүүхд нь над руу яриараа. За би шагнад өгнө нэг чихэр. Дараагийн тоглоом бол мэдээж боулинг нь ийм юм байна. Улаан гэрэл асах юм бол битгий шидэрээ гэх юм. Цэнгэр гэрэл асах юм бол анхаараарай. Цагаан гэрэл асах юм бол явуу шидэж болно гэж байгаа юм байна. Энэ миний анхны бөмбөг. Би өмнө боулинг тоглож үзээгүй л дээ. Гэхдээ надад сонирхолтой байна. Анхаарлаа төвлөрөө. За, та нар намайг хаана явж байгааг мэдж байгаа те? Би Соёлж төвийн 8 давхар Гэмон тоглоомын төв дээр ирсэн байгаа те. Яг одоо би Mouse House Arcade Game Center дээр ирсэн байна. Хамтдаа оцгоё. Явъя. Papa Space. Энэ нь шүү дээ. Энэ зоосоор тоглолт юм байна. Хавчдаг тоглоом. Та хавчдаг тоглоомноос өмнө тоглоом хожиж ирсэн үү? Би бол хожиж байгаагүй л дээ. Гэхдээ ямар зоо оролдоод үзэх хэрэгтэй те. Энийг бол 2 зоосоор тоглолт юм байна. Ингээд 1 зоос, 2 зоос. Бурхан надад чихмэл гайрлаа. Тэр саадлыг нь авч болохгүй юм. Энэ дундаас авах юм байна. Боо. За одоо энэ хэдэн зоос гэж жишээ нь гэх юм бол энэ болохоор 3 зоос юм байна. 1 2 3 зоос аваад 1 2 Бэлээ. Надад толгоор нь буудах юм бол амархан хөвгт юм шиг дээ. Мацэг. За, явцгаая.
юм заяа. Хамгийн гол нь юм өрөхгүй явах хэрэгтэй. Энэ дээр юу амар гоё юм бэ? Хаста. Би сэнэд одоо буудаг тоглоом тоглосон шүү дээ. Тэгэхээр энэ бас буудаг тоглоом чи би нэг тоглохгүй. Гэхдээ энэ зомбитэй юм байна. Та нар ирэх юм бол энэ дээр тоглож үзээрэй заяа. За ийшээ яваад энэ бас бууд. Гэхдээ монстр гинэ. Энэ болохоор мангастай, динзавртай, чон, матар зөндөө юм байдаг шиг байна. Анхааруулах зүйлстэй юм байна. Тэр нь болохоор тоглоомын дотор хоол, зайрмаг, уух зүйл оруулж болдох юм байна шүү. За энэ найзуудаа. За энэ болохоор үсэрдэг юм байна. Энэ болохоор бас машинтай. Хүнд бүр том хүн тоглоосоо шүү. Тэгэхээр энэ бүх насныхан ирж болно гэсэн. Гэр бүлэрээ ирээд энэ ах шиг ингээд гоё тоглож байгаа гэсэн. Миний нууцхан мөрөөдөл бол би машин унших хүсдэг байхгүй юу? Гэхдээ би өнөөдөр мөрөөдлөө мэдүүлж байна. Өчөө. Секундтэй юм байна. 18 секундын дотор сорох хэрэгтэй юм байна. Би одоо ойлгоод байна. Сумныхын оронд ус байгаад тэр усаараа хөлдөөгөө дараа нь өдөр чи надад дайраад шүү. Эхэндээ хөлдөөх юм байна. Тэгээ ардаас нь устгаж болох юм байна. Энийг бол найзуудтайгаа тоглох юм байна да. Найзуудтайгаа гэснээс би бас найзуудтайгаа санаж шүү хичээд амарч чинь. Урдаа хичээд ороод найзуудтайгаа дуулцмаар. Алхам уу намайг. Найзуудаа би бол одоо яг зоосоор тоглодог хэсэгт нь явж байгаа шүү дээ. Одоо сагсны хэсэгт ирсэн байна. Одооноос намайг хайгуул сууг биш дээрх роус гэж дуудаарай заяа. Энэ тоглоомыг жишээнэхэд 3 зоосоор тоглодог юм байна. Гэт би билээ. Дэс бат гинэ. Би бол үнэхээр бүжиглэх дуртай байхгүй юу? Миний яаж бүжиглэхийг хамтдаа харцгаая. Эхлэв. Та найзуудаа Бамбли бол миний хамгийн хайртай дүр. Яагаад гэдэг нь шүү дээ. Яагаад гэвэл сая зоосон мөнгөөр тоглосон тоглоомнууд шүү дээ. Энэ дундаас хамгийн гоё байсан нь надад уралдааны мишн унах байсан байхгүй юу? Энэ дунд ихтэй зөндөө гоё сонирхолтой тоглоомнууд маш их байгаа. Энийг би танарт өгөөрэй хэлснээр та нар ирээд нэг ч гэсэн удаа биеэрээ мэдэх юм бол миний цагийг ойлгоно гэдэг найз нь хэлтэй байна. Найзуудаа би дөнгөж сая зоосоор тоглодог тоглоомын хэсэгт байсан бол одоо жинхнээсээ машин унах гэж. Энэ маань хаана вэ гэхээр соёлж модын 8 давхарт байдаг. Геймон тоглоомын төвийн Мазатай go-kart уран жолоодлогын төв байна. За юуны төрөө нь уран жолоодлогын төвөөс надад ийм хувц өгсөн. Тэгээд бас каск өгсөн. Тэгээд сая надад аюулгүй байдлахаа дүрмийг танилцуулаад одоо би явах гэж байгаа байхгүй юу? Энэ тоглож байгаа найзуудтай хэлгээд болгоомжтой байгаад дүрмээ сайн мөрдөөд тэгээд хамгийн гол нь энд 8-аас дээш насны хүүхдүүд тоглох юм байлээ шүү заяа. Тэггүй байгууш найз нь оцсон газар болгондоо оноо өгье гэж боддог байхгүй юу? 10-аас хэдэн оноо вэ? Чинь үнэхээр таалагдах юм бол 10-аас 10 оноо ч гэдэм үү? Ингээд оноо өгнө заяа. За би болохоор соёлж модын 8 давхарт байх геймон тоглоомын төв 10-аас 8 оноо өгч. Тэгээд дараагийн очих газартаа 10-аас хэдэн оноо өгч. Харцгай өнөөдөр над үнэхээр гоё байлаа. Урагшаа найзуудаа. Ингээд энэ хаз энэ тормоз. Тэгээд энэ дээрээ машин асаадаа дараагийн дугаараараа дахин уулзлаа. Баярлалаа.